Шинжлэх ухааны таны мэдхүйн Одмондөр суугт автоморил хөтлөгч Америк сургуулийн түүхийн багш Маратганы бэлтгэн хүргэдэг археологийн нууцуд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэн стандарт катеринг компани Good Day Сүжүү, за мөн ажилт бэлэн чадварт сургая, санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль дэмжиж ажиллаж байна. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр сууг, NTV телевиз, Одмондөр радио 83.3 170 хос телефоноор хүрч байгаа. За энэ нөгөө санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль маань UFA нэртэй юм биш. За сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдрийн дугаар бол шууд хоёроо нэвтрүүлэгт ороо явчих. За өнөөдрийн дугаар бол бас би өнөөдөр яг наашаа ирж явах замдаа бодлоо л доо. За би ч бас яг археологоор нэг бас тий тодорхой хэмжээд ажилласан хүний хувьд бас азтай хүн юм байна. Цэншин хондгийн бунхан очиод үзсэн юм байна тий. Урд хятад бас том музейнүүд үзчихсэн. Тэгээ байжсэн ч одоо тий Одмондорт одоо ингээд нэвтрүүлэг хийснээсээ хойшоо бас тий Египтийн пирамидыг тий хаадын хөндий тий Пирамид зүйсэн үү? Яг гоёлч. Пирамид. За, пирамид тэгээд одоо пирамид. За, тэгээд эдрийг нэг үзсэн байна гэж солроод айчих гэдэг чинь. За, тэгээ ер нь бол яг өнөөдрийн дугаар ер нь сүүлийн 2 дугаар маань бол Цэншин хондгийн бунхан одоо бас Дутуу хамууны тий зандан шуулсан шарилын тухай ярих гэж байгаадаа бол маш таатай байна. За өнөөдрийн дугаар бол Алтан фараон буюу Дутуу хамууны зандан шуулсан шарил гэсэн үг. За энд бол мэдээж манай Одмондрын тий баг хамт олон маань бол Эстарын хамт олонтой тий ингээд аялын групп байгуулад ингээд цаашаа авчиж үтсэн Локсор хотын тэр хаатын хүндийд байдаг 63-аас 64 бунхан байгаа. За тэгээ эдгэр бунханууд дотор бол эрт цагаас хойш ахвал тонулчтой тонхон тоноод зарим нь бол тий ингээд 20 дугаар зууны үед бол археолог гэдэг зүйл чинь хүмүүсийн чихэнд те ирснээс хойш одоо ингээл олз хайх зорилгоор янз бүрийн зорилгоор гэсэн үг л эртний идэл суглуулдаг тухайд хууль дүрмэн ч гэсэн нэг тийм сайн байгаагүй гэх юм уу. За ингээд томоохон одоо баян хүмүүс бол ивент гэж маллага явуулах те тэндээсээ одоо зарим нэгэн зүйлсийг авах гэх мэтэр ингээд нэг иймэрхүү зүйлүүд болж исэн байгаа. За ингээд археолог бол арай гайгүй болж исэн яг энэ үед бол за Дутуу хамуун бол за энэ Дутуу хамууны зандан шуулсан шарил гэдэг бол нэг л зүйлээр хэлж. Египтийн бүх хаадуудыг ингээ үе угсаа салгамжлаар навж үздэг байхгүй. За эдгээр хаадууд дотроос бол нэлээд зөөхөн жил хаан барьсан, хаан суух хугацаанд одоо яг юу хийсэн те гэх мэт нэг тийм тодорхой бус. За ер нь бол нөгөө гүйцэтгсэн үүрэг ройл гэдэг ч юм уу те Рамзес гин 30 одоо Египтийнх нь бүгд мэдчихэдэг те. За түүхээр нь одоо ингээд юу гарна гэдэг ч юм уу бүх юмар нь мэдчихэдэг. Гэтэл одоо Дутуу хамуун бол 3000 жилийн дараа бол баг хүн төрөлхтөнд аягүй алдартай болсон нь гол шалтгаан нь юу вэ гэхээр өөрийнх нь бунханаас нь болсон гэсэн үг байна. Адраас яг түүхэнд гүйцэтгсэн үүргээрээ бол тийм чухал онцгой хаан биш гэсэн үг. За тэгэхээр хоёлоо одоо цаг хугацааг 20 дугаар зуун руу авчие. 20 дугаар зуун 1923 оны 4 дугаар сарын 5-нд Египтийн Каир хотын Континентал гэдэг энэ зочд буудалд бол Карнаворн гэдэг хүн ноён. За энэ бол англи ноён байгаа байхгүй. За энэ ноён бол уушигны одоо өрөвслийн улмаас таалт өгсөн байдаг. Түүнийг амьсгал хураасан яг тэр мөчөд бол Каир хотод цахилгаан бүхэлдээ тасарч яг тэр цагт нь хайртай нохоо нь англид уйлж байгаад өгсөн гэж юм жигтэй юм тохиолдол гарсан байгаа байхгүй. За энийг нь л бол яг тэр хэвлэл мэдээллийн байгууллагууд те үлгэж аваад сенсацлаад игдээгэл тэр хүний нутагт гүний хошуунд учир битүүлгээр нас барсан энэ хүн бол фараоны хараал гих цуу яраг дахин сөхөд хүргэсэн нэгэн хэрхэн байгаа. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр эртний Египтийн фараонуудын одоо ингээд тонулч ч юм уу эсвэл одоо ингээд археологийн маллага хийж байгаад те тэр хаадын хөндийгээ тусдаа одоо газар дор уул руу нөхрөө ингээд малтад орсон хаадууд бунхан байгаа штэ. Тэр л одоо ингэ шатаар явж байгаа хаалган дээр нь бол энэ бунханг одоо нээх юм бол хараагдана одоо тий янз янзын одоо ингэ аюул байгаа матар дэдүүлэн арслан бариулна гэдэг ч юм уу иймэрхүү өгнөд байгаад идэг. За тэгээ энээс нь болоод бол хаадын хүндийд одоо бунхныг тонох юм бол хараагдана гэсэн ийм зүйл байдаг байхгүй. Тэрнтэй холбоотой одоо нөгөө нэг яг Египтийн пирамидтай холбоотой янз янзын кинонууд гарч ирдэг шүү дээ. За тэгэхээр яг энэ бүх зүйлүүд нь бол энэ эртний Египтийн фараон одоо тэр бунхныг малтна гэдэг бол хараал хүртэх гэдэг ийм цуу яриа явуулсан. Харин энэ одоо саяны ноёны өхөл бол тэр цуу яриаг улам дэвргээд өгчихсөн гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол эртний Египт судлаач, олдвор цуглуулагч Беркширийн одоо язгууртан Карнаворн харамсалтайгаар нас барахтаа тий яг барахынхаа өмнө алдар Дутуу хамууны булшины малтлагыг санхүүжилсэн байдаг байхгүй. Санхүүжилж өгсөн гэсэн. За мэдээж энэ бол эртний Египтийн хаад язгууртны тий бунхан зандан шуусан шарил буюу мумид халдсан өөрөөр хэлбэл тэдний амгалан тайван байдлыг алдагдуулсан ямар ч хүнд өвчин зовлон азгүйдэл тий эсвэл үхэл нүүрэлдэг гих энэ нөгөө домог мухар сүсэг гэдэг ч юм уу тий энэ ойлголтыг өмнө ган дамжин яригцаар ирсэн зүйлийг илүү батлаагаад
батлаад өгчихсөн. Гэхдээ 1922 онд Английн археологч Харвард Картер гэдэг энэ залуухан хүн болвол хаан Дутуу Хамууны бунхныг нээсний дараа энэ цуу дэлхийд даяар хамгийн том сенсац болж хорж байгаа байхгүй. За мэдээж Картер бол залуугаасаа ахуулаад энэ хаадын хүндэд ажиллаж эхэлсэн ийм хүн байгаа. Тэгээд туслахаас ахуулаад явсаар агаад тэгээ өөрөө бол энэ Дутуу Хамуун гэдэг нэг бичиг олсноосоо хойш энэ Дутуу Хамууны бунхан гэдэг байх ёстой мөртлөө яг тэр үед бол ихэнх бунхан нэгд олцсон байсан. Гэхдээ тэд нар бүгд тоногдсон байсан байгаа байхгүй. Тийм бунхан заавал байх ёстой гэж хайсаар агаад олсон байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр археологийн нууцуд нэвтрүүлгийнхээ яг энэ удаагийн дугаараар бид Дутуу Хамууны занданшуулсан шаардлын тухай ярихаар бэлдсэн. За Египтийн фараон Дутуу Хамууны бунхны хаалганы хажууд хааны амгалан тайван байдлыг алдагдуулсан хэн бүхнийг үхлийн сүүдэр дайрна гэсэн бичиг байсан гэх хагаад маллагыг санхүүжүүлсэн Карнавор гүн бунхныг нээснээс хойш 5 сарын дараа Каир хотод таалт өгсөн. За энэ нь бол нөгөө хараал бодиттой юм байна гэдэг цуу яриаг улам дэвэргэх энэ гол шалтгаан болж байгаа. За Дутуу Хамуун гэдэг хүний тухай ярих гэж байна. Тэгтэл бол бид нар бүгдийн энэ хүнийг бол Дутуу Хамуун гэд нэрлээд өгчдөг. Тэгтэл би яг өөрөө тэр Египттэй Луксорд яг тэр Дутуу Хамууны бунханд өөрөө орж үзсэн үүдэнд нь эсвэл тэр бусад бунхнуудад орж үзсэн хүний хувьд бол энэ хүний нэр нь бол Тут тэгээд анх Амон гэдэг нэртэй. За тэгээд энэ 3 үеэс бүтэж штэ. Тэгээд Тут гэдэг нь бол яг гэсэн үг гэхлээр амьд дүр төрх анх буюу амьдрал мөнх гэсэн утга санааг илэрхийлж байгаа. За Амон нь болохоор нарны бурхан байхгүй. За энэ тэгээд юу гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм бэхлээр Дутуу Хамуун гэдэг тэр хааны нэрнийх нь утга нь болохоор Амон бурхны амьд дүр төрх гэсэн утгатай байгаа. За гэхдээ маллагын багт бол нэг маллаг цаашаа үргэлжилж байгаа штэ. Энд байсан хааны шарил болон авсанд шууд хүрсэн 26 хүний нэг юм үйл явдал гарч иж байгаа. За энд бол нэг хэсэг бол за энд эртний Египтийн фараоны бунхан малтсан археологчид ихэнх нь Насвараад ирнэ гэдэг үйл явдал айгүйх гарсан. За ялангуяа тэр өмнөх Рамзес зөндөө юунууд байгаа шүү дээ, бунхан байгаа шүү дээ. Зөвхөн хаадын хүндэд гэхэд чинь 63 4 бунхан байгаа байхгүй. Тэгээ тэр хаадуудын бунхан малтсан хүмүүс ингээд археологчид эсвэл тэр тонуулчид нэг ээлж дараалаад Насвараад идэг гэдэг энэ зүйл яваадсан байгаа. За ингээд сүүлд нь яасан бэ гэхлээр яг энэ Харвард Картер буюу Дутуу Хамууны бунханд нээсэн энэ 26 хүний намтар амьдралынх нь үйл явцыг нь түүхчид нэг бүрчлэн судалсан байгаа байхгүй. Тэгээд үтсэн чинь яасан бэ гэхлээр аимшигтад агарсан. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр энэ хүмүүсийн дундаж наслалт нь 70 гаруй байсан байгаа байхгүй. 70 гаруй гэдэг нь нэрээс судалчаал 5 сарын дараа явцсан юм байна. 70 гаруй гэдэг бол маш өндөр тоо гэсэн үг. За энэ юу гэсэн үг вэ? 20 дугаар зууны ихэнх үеийн Англи, Египтийн дундаж наслалтаас хайгүй өндөр үзүүлэлт байхгүй. Тиймээс маллагад оролцсон хүмүүст хараал хүрээгүй. Харин ч ихэнх нь түүхэн нээлтийнхээ үр шимийг хүртээд урт удаан нэр төртэй амьдсан гэдэг санаа хэлээд байгаа юм. За Египтчүүд үнэхээр ингээд доншуулжлагч эсвэл тонуулчдаас хаадынхаа бунхныг хамгаалахын тулд зарим булчны ханан дээр бунханд муу санаа өвөрлөн орж ирсэн хүнийг матар, арслан, хилэнц хорхоо гисгэх болно гэх мэт занал хийлсэн бичээс үлдээдэг байсан байгаа байхгүй. Гэхдээ энэ нь хараал гэхээсээ илүүтэйгээр айц төрүүлэх зорилготой байгаа. Яг саяны миний чамд ярьсан шиг гэсэн. За тэгээ орчин үеийн анагаах ухааны эрдэмтэд бол эмчнэр тэр нэг хөрөнгө оруулалт хийсэн Карнавор ингээд юу гаш гүн багш За энэ хүн бол маллагад оролцсон хүмүүсийн үхлийн олон мянган жилийн турш ингээд шалтгааныг тайлсан байгаа. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ олон мянган жилийн турш энэ битүү байсан бунхны агаарт үрдсэн хортой хөгцсний мөгөнцөр эсвэл бактеритэй холбоонд тайлбарладаг гэж байгаа байхгүй. За энэ нь ч бас үнэн юм байлээ. Яагаад вэ гэхээр яг тэр хаадын бунхан дотор ингээд хаадын бунхан дотор ингээд ороод үзсэн гут яадаг вэ гэхээр зарим бунхнууд нь хаалттай. Тэг энэ яга хаалттай байгаа юм би орж үзмээр штэ гэл нэг пледээр 3 бунхан орж үзэх хэрэгтэй байхгүй. Тэг надтай хамт нэг аялаар явж ирсэн хүмүүс юм зарим нь болохоор шат мат амар гүнзгий цаашаа явдаг. Тэг хөл хөвдөд энэ за би нэгэнд нь орж чадахгүй хоёрд нь орохгүй гэл ингэж байгаа хүмүүс байгаа. За тэгүн гут тэрэнд би ч ингээс тоогоо гүцэн гэдэг шиг те. 7 бунханд би орж үзсэн. Ихэнх нь айгу гүнзгий. За тэгээд тэр гүнзгий бунхнууд болоод яасан бэ гэхээр хамгийн жижиг нь Дутуу Хамууны бунхан байхгүй. Хамгийн жижиг нь. За тэгээд энэ дээр бол би нэг зүйлийг тэр хаалттай байгаа гэдэгт тааштай. Тэр нь яга хаалттай байсан бэ гэхээр хүний агаараар хүний агаар бас чийг өгч идэм байна л да. Энийг нь бас хатааж авах хэрэгтэй. Доторх тэр агаар магаар бүх юмыг хуураа болгож бас битүүлж хагаад буцаагаас сар хааж хагаад нээж байгаа гэдэг. Ээлжил 3-3-аар нь хаагаад идэм билээ. Тэр 60 дэсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн гол сэдэв бол фараон Дутуу Хамуун За Дутуу Хамуун шиг бол
Түүх нь бол төдийлэн гоцгоороо те ингээд амьдрсан ингээд зүйл бас байхгүй гэсэн үг байхгүй. Яг л бүр айгүй залуудаа өнгөрсөн тий. Бүр маш залуудаа. За тэгээ энэ яг юу гэсэн үг вэ гэхээр эртний Египтийн хаадын өндөр нэг өөрсдийнхөө амьдралыг зарим тохиолдолд бол айгүй хит дүйд гэж бичих ийм зүйлүүд байгаад байдаг тий. Гэтэл дутуу хамуун бол яасан бэ гэхээр нэг юм гоцгойд амьдраагүй мөртлөө хэрнээ те ингээд таалал төгссөнөр болоод 3000 жилийн дараа дэлхийн хамгийн алдартай нөлөө бүхий фараон болсон байгаа байхгүй. За энэ бол яасан бэ гэхээр тэр 63 дөрвөн бунхан дотроос цор ганц тоногдоогүй бунхан нь дутуу хамууны бунхан байсан. За бас дутуу хамуун шиг шашны тэмцэл, ордны хувилдаан, хувь тавилангийн одоо ингээд жигтэй эргэлт гэдэг ч юм уу те ийм дунд амьдэрсэн хүн бас Египтийн түүхэнд бас ховор гэсэн үг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр дутуу хамуун бол энэ ахархан амьдрал цөөхөн хугацаанд амьдэрсэн те. За энэ учир битүүлэг үхэл хожим нь 3000 жилийн дараа олдсон бунхан тэнд байсан алт эрдэнсийнхэн түүх урд өмнө нь одоо ингээд хэний ч сонсож байгаагүй сонирхолтой хачирхалтай ийм баримтуудаар дүүрэн байсан байгаа байхгүй. За тэгээ дутуу хамуун Тутанхамун те энэний түүх бол нийтийн тооллын өмнөх 1341 оны орчим эхэлсэн байна. За Египт оронд бол урд өмнө үзэгдээгүй уймын самунд игдэх үеэс эхэлж байгаа гэсэн үг байхгүй. За түүний эцэг бол одоо Энхнатон те. За энэ хаан улс орныхоо одоо мянган жилийн уламжлалт одоо юм бурхандаг олон бурхан шүтдэг байсан байгаа байхгүй Египчүүд. За энэ шүтлгийг бол хүчээр хориглоод зөвхөн нарны бурхан Атоныг шүтэх шашны эрс хувьсгал хийсэн. За энэс гадна нийслэг хүртэл элсэн цөл рүү нүүлгэснээр тэнд байсан одоо хоёулаа нөгөө урт нь Египтийг ярьжсэн болохоор тэр Египт чинь ламдрын нөлөө айгүй их байдаг тий. За энэ ламдрын нөлөө амар их байгаад байна. Тэрнээс гадна ард түмнээс бол асар их одоо ингээ хорсол, бохимдол зүхэл хүртэж байсан байгаа байхгүй. За ийм цөвөн цагт хаанд хүүн мэдлэхэд тэр хүүхдээ юу гэж нэрлсэн бэ гэхээр Тутанхтай хатон гэж нэрлсэн байгаа. Тутан хатон. Хамон биш. Тутан хатон тий. За ингэж нэрлсэн байгаа хөө. Атон нэг одоо нарны бурхан гэсэн утгаар. За тэгээ нарны бурханы амьд дүр гэсэн үг байгаа сте тий. За ингэж нэрлэлсэн. Тэгээ тэр эцгийгээ таалт өгсөний дараа бол дөнгөж 9 настай байхдаа толгойд одоо фараон гэмих одоо хүнд титмиг. Тэр фараонууд ч титмиг айгүй хүнд битүү алт. За ийм титмиг сэдэж суусан байгаа. За би нэрийн талаар жоохон байж байгаа тайлбарлая зэ. За мэдээж 9 настай хүүхэд агуу гүрнийг өдөрдөж чадахгүй бол тодорхой. Тэгэхээр улсны орныг бол бодит байдлаар хэн удирдах байсан бэ гэхлээр Эй болон цэргийн жанжин Хорим Хеп гэдэг хүмүүс удирдах байсан байна. За тэд залуу хааны нэрээр Египтийг уналтаас аврах түүхэн шийдвэрүүдийг гаргаж эцгийнх нь гаргасан шашны хувьсгалыг цуцлаад эртний олон бурханд те шүтлгээ сэргээж ламнар нь эрх мэдлийг нь одоо буцааж олгосон байгаа ламнарт. За ингэснээр бол яасан бэ гэхээр ламнар чинь одоо нэг кастинг систем гэдгийг чинь бас дээгүүр явж байгаа шүү дээ. Тийм болохоор тэдэртэй л тохирж иж хаан цаашаа явна гэсэн үг байхгүй. Тэрнээс наашаа явж чадахгүй гэсэн үг. За тэгээ энэхүү түүхэн одоо эвдэрлийн бэлэгдэл болгож одоо Тутун хамуун гэдэг те хааныхаа нэрийг сольж байгаа. Ягаад гэвэл хаан нөгөө Тутун хатон те ингээд нэртэй нарны бурхан гэдэг нэртэй яваад ах юм бол энэ нөгөө буцаагаал гол бурхан нарны бурхан гэдгээл барих юм байна те олон бурхан шүтэх. За тэгээд ингээд Тутун хамуун гэж солгож ингээд сольж өөрчилсөн гэсэн үг байхгүй. За тэгээ элсэн зүйлдэх нийслийг ингээд яасан байгаа. Ард иргэд нь бол орхиж нүүсэн. За тэгээ эртний соёлд Фи болон Мембис хотод руу бол те төрийн жолоог шилжүүлсэн гэсэн үг. За залуу хаан бол нас бийд хурж бие даан одоо улсаа удирдах хөрс зэрэгэлдээ одоо хийчүүд болон нүүбичүүдтэй хийсэн дайнд цэргээ удирдах Египтийн сүр хүчийг сэргээж эхэлсэн ч хувь тавилан түнд уртнаас хайрлсангүй. Засаг барьснаас хойшоогоо ердөө 10-аатхан жилийн дараа 9 настайдаа хаан ширээн суусан те 19 наснда гинт таалал төгссөн байдаг. За хоёул хамтран ажиллаж байгаа энэ залуу. За тэгээ. За нэвтрүүлгийн за энийг ер нь гомбо тэмдэглэчих. Би айгүй сексист суугаад байгаа юм байна. Амаа уучлаарай. Үсэнийг янзлж орч. За энэ тэмдэглэжээ гэдэг дээр чи би чи итгэхгүй байгаа шүү дээ. Зүгээр гомбо. Хүнийг харсан чи сексист юм сууж байгаа юм. За таг. Би өөрийгөө харчаад ам зурчлаар. За болох юм дгүй да. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэн стандарт катеринг компани Good Day сүүжийн дэмжиж ажиллаж байна. За сүүжүү Солонгосын ард түмний уламжлалтаар тэр чухаараа сүүжүүний зах зээл дээр Солонгосын 3 том тоглогч байдаг. За сүүжүүг нэрхэд нэг юм цэнгэг ус маш чухал байдаг. Тэгэхээр одоо Good Day сүүжүүг бол жирийн улын 320 м-ийн гүнээс гаргаж авсан хүчил төрөгчөөр баялаг цэвэр тунгалаг усаар боловсруулдагаараа одоо бусан бүс нутагтаа алдартай байдаг. Дээрэс нь Good Day сүүжүү бол хамгийн олон төрөлтэй жимстэй янз бүрийн одоо төрөл олонтойгоор бас
давуу талтай байдаг. За тэгэхээр манайхан гүдээ нэрийн өөр бусад бүтээгдэхүүн болон гүдээ сүүжиг авч хэрэглэхийг хүсвэл бүх сүлжээ дэлгүүр за GSU бүгдэнд нь худалдаалагдж байгаа. Тэгэхээр одоо бас 10 энэ чи хэдэн градус вэ? Тэгэхээр 16 хүртэл одоо спиртийн агуулмжийг бууруулсан гэдгийг бас хэлхэн зүйтэй болов. Тэгэхээр за энэ төрлийн хэрэглээг бол хүмүүс өөрсдийнхөө ухамсараар хэрэглэхгүй за алийг сонгож хэрэглэх нь бас хэрэглэгч таны өөрийн сонголт юм шүү. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. За баярлалаа. За одоо тэгээд мэдээж Дутуу хамуун бол хар залуугаар нас орсон гэж байгаа шүү дээ. За тэгээд мэдээж Дутуу хамууны бунхныг анх нээсэн цагаас нь ахуулаад энэ тэр үхний шалтгаан нь ямар учиртай юм бэ гэдгийг бол ярьж эхэлсэн байгаа. Тэр битгий хэл одоо интернетээр ч юм уу эсвэл одоо эрдэмтэн судлаачдын яг тэр тухайн Египт судлаачдын хувьд бол маш олон таамаглал явж идэм байл. За эдгээр олон таамаглал дотроос бол хоёр таамаглал хамгийн өндөр таатай байдаг. За тэр нь юу гэхээр мэдээж тэр Дутуу хамууны бунхан нь одоо тэр одоо хүүр байгаа шүү дээ. За энээс нь бол эрдэмтгийн зураг авсан юм байна л да. Энэ эрдэмтгийн зураг авсан чинь гавлын ясны арын хэсэгт нь бол гэмтэл илэрсэн байдаг. За энэ гэмтэл илэрснээс нь үзээд зарим судлаачид болвол за Дутуу хамуун бунхны одоо ингээ хааныг болвол залууд нь бол ард агц руу одоо ингээ хатуу юмар цохиж бэртэж ингээ алсан юм биш үү? Энэ төрийн иргэд болсон юм биш үү? Гэдэг нэг санаа явж идэг. За энийг ч одоо батлах байгаа юм шиг түүхэнд юу гэж гарч ирдэг вэ гэхээр түүний залуу хатныг нь дараагийн хаан ширээнд суусан болвол хүчээр ихнэрээ болгож хаан ширээг нь бас булааж авсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол баг ингээ аллагын хувилбар гэх юм уу иймэрхүү зүйл байгаа байхгүй. За энэ бол ингээ сонсон хүнд бол маш үнэмшилтэй сонсогдож байгаа. За гэвч одоо 21-р зууны ангаах ухааны өндөр технологи энэхүү нууцыг бол бүрмсэн тайлж хааны хөнөөсөнгийн хувилбарыг няцаасан байдаг. За энэ юу гэсэн үг гэхээр наривчилсан ДНК болон компьютер томографийн шинжилгээгээр бол гавлын ясан дах гэмтэл нь түүнийг бол амьд байхад биш харин занданшуулах явцад эсвэл бунхныг нээх үед механикаар үүссэн цууралт болох нь батлагдсан байдаг. За үнэн дээр залуу хааны үхлийн шалтгаан нь бол золгүй осол өвчин байсан байгаа. За энэ юу гэсэн үг гэхээр Дутуу хамуун бол эцэг эхийн цус ойртсон гэрлэлтийн золиос байсан. За энэ юу гэсэн үг гэхээр бүр товчхондоо хэлчих юм бол Египтийн одоо фараонууд бол өөрсдийгөө бол бид бол ингийн жирийн хүмүүс бол биш ээ. Бид бол дээд тэнгэрийн одоо тэнгэрийн хүүгүүд гэсэн утга санааг хэлж байгаа байхгүй. Бурхны хүү За нарны бурхан гэдэг ч юм уу Осирис бурхан. За ингээд бурхны хүү. Тийм учраас яасан бэ гэхээр энгийн хүмүүстэй бол огт суухгүй гэж үздэг байсан байна. За ингээ огт суухгүй гэж үзээд ингээ хоорондоо гэрлэх явдлууд айгүйх байсан. За энэ нь бол нэг талаараа бол маш ашигтай зүйл байсан. Тэр нь бол хаан ширээний төлөв тэмцэлд явахгүй удаан хугацаанд үргэлжлэнэ. Гэхдээ удаан хугацаанд үргэлжлэнэ гэдэг маань бол энэ ургийн гажиг гэдэг зүйл явагдана гэсэн үг байхгүй юу? Яг нэрээ яг энэ хааныг нөгөө жоохон юм төрөлхийн юу байсан гэж бас сонсч ирсэн юм байна. Тий. За тэгэхээр хаан бол төрөлхийн тархалгаа ингээ дархлаа муутай заяа. Зүүн хөл нь мөрий байнгын таяг тулж явдаг сул дорой хүү байсан бөгөөд өвхийнхөө өмнөхөн морин тэрэгнээс унаж зүүн хөлөө хугалсан байдаг. За тэрхүү ил шарах нь бол тухайн үед Египтэд дэгдээд байсан өвхлийн аюултай хумхаа өвчний халдвар хавсарснаар залуу хаан цаг бусаар амьсгал хураасан гэж байгаа байхгүй. Түүнийг ийхүү гинт нас барахад нь бол ордныхон сандарч хаадын хүндэд түүн зориулж гинт нас орсон учраас одоо нэг амьд байхдаа бунхнаа барьж явах ёстой шүү дээ. Тэгж амжаагүй л гэсэн үг. Тийм учраас одоо бунхныг одоо яаран бэлдэж оршуулсан нь хожимоо одоо мартагдаж улмаар 3000 жилийн дараа түүнийг дэлхийн хамгийн алдартай хаан болгож өгч байгаа байхгүй. За энэ нь бол юу гэсэн үг вэ гэхээр урд өмнө ерөөсөө олдоогүй Эрдэнэсийн сан бүхий фараон болгон үрд мөнхлөх хувь тавилангийн эзэн болсон. За энэ ерөөсөө нэг л зүйл байгаа даа. Тэрний юу гэхээр саяны энэ үйл явдал тэгээ маш хурдан таалт өгсөн дараа нөгөө хаан ширээг нь булааж авсан. Тийм учраас өмнөх одоо фараоныг маш хурдан маш жижигхэн бунханд оршуулчихсан байгаа. Тэнд байгаа 63 бунханаас хамгийн жижигхэн нь хамгийн бага нь баггүй. Тэгэхэд л энэ нь өөрөө юм том харагдаад байна шүү дээ. Бүр нүсцэр том. Зарим нь. За тэр заримынхан бүр амар том чулуу хаалган хүртэл анх тэр хаалга барьсан тэр нөхөн шүү дээ тэр нөхөн дотор ингээд нөхөн дотор багтахгүй байх гэсэн. Авсныхын таг чулуунд хүртэл тэр хаалга руу яаж тэр орох боломжгүй. Эсрэг талаас нь ухаад оруулсан юм шиг. Ингээд янз янзаар нь ингээд үзээд идэг байхгүй. За тэгээ ер нь бол энэ бол мэдээж эртний нөгөө Египтийн гэр бүлийн байдал энэ нөгөө цусаа ариун байлгахыг хүссэн. Харь орны одоо гүнж эсвэл одоо ингээд жирийн нэгэн язгууртанд хольж цусаа бохирдуулахгүй гэсэн талаас нь цэрлдэг байсан байгаа байхгүй. За тэгээд одоо хамгийн гол алдартай гэдэг ч юм ариун бурхад болох нөө Осирис болон түүний эхнэр Исис нар штэ Египтийн. За эднэр бол төрсэн ах дүүс байгаа байхгүй. За ингээд төрсэн ах дүүс тэгээд атлаа одоо хоорондоо гэрэлсэн. За ингээд Египтийг өдөрдөж ингээд дэвжээсэн тул үе үеийн хаад өөрсдөө дэлхийд ирэх Осирис бурхан хэмээн өргөмжилж эхэлсэн байна.
За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө ингээд төрсэн эгч дүү бүр зарим тохиолдолд бүр төрсэн охинтойгоо хүртэл ингээд гэрэлж исэн тохиолдод байдаг гэсэн үг байхгүй. Тэгээд тэрнээс төрсэн хүүхэд нь дараагийн хаан ширээгээ залгамжилж явдаг гэсэн үг. За энэ нь бол одоо орчин цагт бол хязгаарч одоо байж болохгүйг зүйл байгаа сте тий. Монгол ардын зүйч зүг байдаг шүү дээ. Уул усны ойрон дээр ураг садны холн дээр гэдэг тий. За энэ мэтлэнгээр ярьдаг. За тэгээ энийг бол сая нөгөө хэллээ шүү дээ. Улс төрийн үндэскээс харах юм бол хаан ширээний төлөөх юм цусд тэмцэл ерөөсөө хийж гарахгүй тий. Эрх мэдэл бол хэмжээшгүй их эд баялаг бол зөвхөн тэр хааны ургийнханд хуваарлагдсан гэсэн үг байхгүй. Харин ер нь бол яг хаан угсаа залгамжлын хувьд бол хамгийн найдвар дарга гэж бодож үзэж байгаа. Гэхдээ одоо энэ чинь нэг хүн төрлөختөн өөрөө яах ёстой лээ тий. Ийм зүйл байхгүй. За тэгээ Египтийн 3000 жилийн түүхэн төр барьсан 30 гаруй угсаа бүгд энэ уламжлалыг дагсан байдаг. Тэр бүхэл грек гаралтай одоо чи тэрийн өмнөх дугаар дээр ярьжсэн тий. Птолемийн угсааныхан байгаа штэ. Тэр дундаа алдартай Клеопатра хатан байдаг тийм Клеопатра хатан. За энэ хүртэл өөрийнхөө төрсөн дүүтэйгээ хоримж исэн түүхтэй байдаг байхгүй. Тэгэхээр энэ уламжлалыг бас дараагийнх нь одоо үеийнхэн ч гэсэн аваад явж исэн одоо Европын одоо соёл иргэншилтэй байж гад ирсэн тийм тэр Грекийн гэдэг ч юм уу одоо Македоны Александрийн одоо цаашаа одоо нэг цэргийнхэн жанжных нь үр удмууд нь хүртэл энэ ямиг аваад үлдчихсэн байгаа байхгүй. Тэгээд Дутуу хамууны гэр бүлч одоо энэ уламжлалыг тойроогүй. Түүний аав залуу хаанч төрсөн эгчтэйгээ гэрэлсэн байдаг. Дутуу хамууны эцэг инх Натон те хаан өөрийн төрсөн эгчтэйгээ нууцаар гэрлэж тэдний дундаас Дутуу хамаа мэндэлсэн бол залуу хаан өөрөө ч хаан ширээнд суухдаа энэ уламжлалыг ягштал дагаж өөрийн эцэг нэгт эгчтэй одоо ингээд Аксенемонто гэдэг Аксенен Амонтон те за энтэй гэрлсэн байгаа. За тэгээд одоо ингээд дундаас нь хүүхд төрсэн боловч тэр хүүхдүүд нь те одоо ингээ хоёр удаа хүүхд төрсэн боловч тэр хоёр хүүхд нь хоёулаа бие муутайсан учраас ихийнхээ хэвлий төртөл золбож ирсэн одоо өнгөрч ирсэн гэж байгаа байхгүй. За тэгээ харин хамгийн гол нь Дутуу хамуун те өөрийнхөө нөгөө эцэг гэдгээ батлах гэдэг ч юм уу одоо ингээ хайрлсан утгаараа яг бунхандаа бол тэр хоёр хүүхд хоёр жижигхэн муу одоо ингээ бунхан бас олдсон байдаг байхгүй муми шиг одоо ингээ те орооцсон. Тэр нь бол тэр хоёрын одоо өөрийнх нь хүүхдүүд нэ гэж үзэж байгаа. За тэгээ түүний эхнэр буюу одоо ингээ төрсөн хичээсэн те гадна одоо бас нэг хэд хэдэн ихнэрүүд бас байх магадaltaа гэж үздэг байдаг. За Дутуу хамууны эцэг бол юу яаж байгаа юм? Анатон те энэ бол ингээд төрийн эргэлт хийх шахсан. Тэгээд одоо Дутуу хамуунд төр шилж ирсэнээр бол өөрөө бол бага насны хүүхэд байсан бөгөөд эрх мэдэл маш бага байсан байгаа даа те. Энэ нь бас хаан ширээ тэр таалал төгснөхийн дараа тэр бунханд бага байх боломжийг бас бүрдүүлээд өгчөж байгаа. Бас нэг хувилбар гэсэн үг байхгүй. За тэгээ 18 дугаар дэнаас буюу одоо угсаа гээд угсаа бүр мөсөн баг Дутуу хамуунаар. Яг л үр хүүхэд байхгүй гэсэн үг. За тэгээд одоо ингээд цусан төрлийн одоо ингээд хэлхий нь бол үр тасарсан гэсэн үг байхгүй. За ингээд тасарсан ч одоо яг энэ бол ингээд 18 дугаар одоо ингээд угсаа залгамжлын үе ингээд дуусж байгаа тий. Энэ үе юм шиг боловч Дутуу хамуун бол өөрөө бол ингээд алдрын их танхимд гэдэг ч юм уу тий ингээд алдаршиж гарсан гэсэн үг байхгүй. За Египтийн бусад бүх хааны бунхныг бол эртний тоонолчд бол аль хэдийн бүгдийг тончгсон байсан тий. За Эрдэнсийг нь тончгсон байсан. За тэгтэл Дутуу хамууны бунханд бол 3200 гаруй жилийн турш тий элсэн дор бүрэн бүтэн хадгалагдсан цор ганц бунхан. За 20 дугаар зууны ихэнх үед бол Египтийн Луксор хотын тий хаадын хүндэд бараг бүх фараонуудын бушийг нээчихсэн байсан байна. За энэ нь бол нээчихсэн гэдэг шалтгаан нь юу гэхээр за шалтгаан энэ. Анх бол нөгөө Египтийн фараонууд бол нэг хаадууд бол тий эхлээд зүгээр эсэн доор ингээ булаад орхичдаг байсан. Тэрийг нь бол цөөвөр чон гэдэг амтан байгаа шүү дээ. Тэд ингээ олноор ингээ ухаад идчихдэм байлээ л тий. Тэгээ бас нэг яг бид ингээ логсоор одоо ингээ хаадын хүн дээр явж явах замд бол орчин үеийн одоо Египт хүмүүсийн одоо ингээ оршуулга байгаа байхгүй. Тэр оршуулган дээр нь яасан бэ гэхлээр ингээ оршуулгын гадаа ингээ нэг хүн сууж идэв. Агуу том оршуулга гэсэн. Тэгэл ахаал манаа ингээ машин явж чинь ахаа нэг цагт ингээ суугаад идэв. Тэгээ гайхаад би нөгөө тайлбарлагчаас асуусан чинь энд дөнгөж сая нас орсон 2 хүн байгаа юм байна гэж байгаа байхгүй. Тэгээ ямар ч үедээ ингээ хүн суугаад идэв чинь энийг заавал 40 хоног манах хэрэгтэй байдаг гинэ. 40 хоног манжиж тэр нөгөө нэг одоо яс арьс махна одоо ингээ салж иж тэр үнэр мөнөр газар үнэртгэ байх юм байна л да. Тэгэхээр амтны ухааргүй болд юм байна. За тэгээд тэгжиж одоо нөгөө нэг тэг энийг одоо мөнгөөр ингэ сахидаг хүмүүс ч байдаг гэнэ. Тэгээд ингээд сахиагүйгээс болоод ингээ цөөр чон идсэн иймэрхүү тохиолдол зөндөө байдаг гэж байгаа байхгүй. За гих мэтлэн шалтгаанаар бол пирамид гэдэг зүйл ч үүсэж байгаа. За пирамид бол мэдээж бол нүсэр том байгууламж. Энэ нь өөрөө гаднаас нь харангуут энд бол манай хаадууд байгаа, бунхан байгаа гэдэг чинь дотор нь алт байгаа штэ, мөнгө байгаа штэ. Энэ зүйл. За тэгээ Египтийн пирамидыг бас зарим нэг судлаачид бол энэ угсаа төрлийн дараагийнх нь угсааных нь хаадууд нь те өөрсдөө тонсон байх магадлал айгүй өндөр байдаг гэдэг.
зүйл хэлээд идэг байхгүй. За тэгэхээр энэ бол тоногт шинж тэмдгийн одоо пирамид өөрөө тий ингээд юу яачхна штэ. Шинж тэмдэг өөр ингээд харуулад өгч чинь тий. За гэтэл хаадын хүндий бол маш нууцлаг газар оршуулсан байгаа байхгүй. Маш нууцлаг газар оршууллаа. Гэтэл яасан бэ гэхээр би яг тэнд очиж үзсэн. Тэнд бол ёстой нэг нарны бурхан гэдэг шиг юм гээл. Нарны бурхан хүртэл ингээд над дээр юу гээл над дээр тусч байгаа гэдэг шүү дээ. Гэт тэ шал өөр юм байна. Тэгээд тэр очиж үзэхэд бол ер маш нууцлаг нэгдүгürt очиход айгу бэрэхтэй ингээд явсараагаад ингээд очиж үзэж байгаа. Тэгээд очиход нэг зүйл айгу сайн зүйлэгдсэн. Тэрний юу гэхээр тэр уулын орой дээр ахаад нэг таних тэмдэг хийсэн байгаа байхгүй. Тэрний үгс үг гэхэлэр нэг манай тайлбарлагч бас тайлбарлаж өгч байгаа юм л да. Энэ үгс үг л хаатын хүндийг маш нууцлаг газар хийсэн мөртлөө нэг одоо фараон тэр уулын орой дээр ингээд дахиад нэг пирамид шиг юм байгууламж барьсан байгаа. Тэгвэл алсаас харангуут нь одоо жишээ нь зөвхөн өөрсөндөө ингээд болгоод бодъё л да. Бид нэг явж байгаа уулын орой дээр нэг овоо байдаг штэ. За овоо онгот за энэ бол тахилгатай уул байна гэдгийг мэддэг те. Тийм үстэ те. За тэгэн гут нь яг тэр одоо энэ ямар учиртай ингээд пирамид уулын орой дээр байна. Одоо нэг эртний тоноолчд гэдэг ч юм уу тэд нар одоо ингээд мэдж байгаа мэдэх болсон шалтгаан энэ байгаа байхгүй. Ахаад нэг шинж тэмдэг тавьсан л гэсэн үг. За тэгээ орчин үеийн тоноолчд бол доторхыг нь бүгдийг нь цөхлөмж дуусгачихсан. Ер нь бүх одоо тий зүйл байхгүй болчихсон гэдгийг бол гэдэг зүйлийг эрдэнэт хэлж байгаа байхгүй. За аяар саархан одоо зарим нэгэн маллахаас нэг зарим нэгэн олдрууд олддог байсан байна. За гэвч Английн одоо авиаслаг зөрүүд археологч тий Харвард Картер гэд яасан бэ гэхлээр Тутун Хамун хэмээх хааны нэрийг бол олж хараад түүнийг бунхан хаа нэгтээ элсэн дор бүрэн бүтэн байгаа гэдгийг бол мэдээдсэн баг. Яа тэнд бүх хаадуудын нэр нь байгаад байдаг. Энэ хүн алга. За энэ бол заавал олох ёстой гэсэн байгаа байхгүй. За ингээд мань хүмүүс яасан бэ гэхлээр хамгийн анхныхаа санхүүжилттэй энэ зүйлийг бол саяны одоо нэг нэвтрүүлгийн ихэнд гарсан нөгөө Карнарвон те. За энтэй бол хамтарч ажиллах гэрээ зурж чадсан байгаа байхгүй. Сайхан одоо ингээд хөрөнгө оруулалт татчих гэсэн үг шүү дээ. За ингээ 1917 оноос эхлэн хаадын хүндий те эсийг стож тон орно гэдэг ч юм уу зөөж эхэлсэн байна. За ингээд нэг бүрчлэн шүүж Тутун Хамууны бунхныг ирж хайсан. Тэгээ он жилүүд улирсаар байгаад яасан бэ гэхээр 1922 он болсон. За ингээд 5-6 жилийн хугацаанд Картер те чи Египт өөрөө дулаахан газар шүү дээ. Ерөөс зогсолтгүй ажиллах боломжтой гэсэн үг байхгүй. Энэ олон жил ажилласны эцэст одоо нэг санхүүжилсэн хүн ч одоо хэцүү байдалд орсон дэлхийн эдийн засгийн одоо тэг хямралаас болоод дараа нь бол юунаас бол юу байсан Картерийн мөнгө төрөгч дууссан ерөөс бүх юм хэцүү болсон байна. За ингээ хамгийн одоо нэг юу яж байгаа Карнарвон хүн те. За энэ хүн болвол яасан бэ гэхээр Картертай уулзъягээд өөрийнхөө одоо нэг эдлэн газартаа дуудаж уулзсан байгаа байхгүй бүр англи руугаа дуудаж уулзсан гэсэн. За ингээ уулзахдаа яасан бэ гэхээр мань хүн одоо ингээ санхүүжлээ зогсоё. Одоо би чамд ч ингээ мөнгө төрөг өгөөд те санхүүжүүлээд ингээ ажлыг чи яг явж байгаа ч гэж тайлан байлан эдгээр байгаа учраас асуудалгүй мэдж байгаа чамаа яаж хичээсний чи мэдж байгаа гэхдээ ингээд болио гэсэн зүйл хэлж байгаа байхгүй. Тэгэн гут нь Картер яасан бэ гэхэлэр Египтэд буцаж ирэнгуудаа буцаж ирэхээс өмнө гэсэн үг хамгийн сүүлийн удаа бүр болохгүй бол би өөрийнхөө бүх хэд хөрөнгөө зараач хамаагүй энэ судалгааг үргэлжлүүлнэ гэсэн байгаа байхгүй. За ингээд дахиад нэг багахан хэмжээний санхүүжилт татчихсан байдаг. За ингээд Картер Египтэд буцаж ирээд урд өмнө хин ч ухаж үзээгүй өөр нэгэн хүчрэг хаан болох те 6 дугаар Рамсесийн бунхан доор байрлах эртний ажилчдын юм урц. Тэгээ урцны тойр байсан байгаа байхгүй. За энэ хэсгийг одоо ингээд малтаад эхэлсэн гэсэн. Яагаад вэ гэхээр тэр хэсэгт нь бол нөгөө нэг одоо 6 дугаар Рамсес байлаа гэж одоо эсвэл одоо өөр хаадын бунхан байлаа гэж одоо эдгээр чинь амнууд нь ойрхон байхгүй. Тэр доор гүнзгий нөх ухаж байгаа шүү дээ тийм. Тэндээс гарчсан шороонууд ингээ хажуудаж нь хайдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр Тутун Хамууны бунхан гэдэг чинь өөр жижигхэн тэр шороо хаягцаар байгаа дарагдсан байгаа магадлал өндөртэй гэсэн үг байхгүй. За ингээд яасан бэ гэхээр тэр бол түүхэн тодоор тэмдэглэгдэх те 1922 оны 11-р сарын 4-ний өглөө гэдэг ингээ юу яасан байгаа. Багийн туслах ус зөөдөг те ийм хүү байсан байгаа байхгүй. За энэ хүү бол ингээ ус зөөж явж байгаа за яг дүрсэлж хэлэх юм бол тийм энэ бол кино өндөр нэг юм гардаг гэсэн. Ингээ ус зөөж явж байгаа л усаа асгаал халтраад унсан гэсэн үг байхгүй. Ингээл асгаад тэгс чинь ус нь гэлсэн шигдээл ингэж яхад нь яасан бэ гэхлээр тэнд нэг ийм шатны гişүүр шиг юм гарч ирсэн гэсэн үг байхгүй. За ийм зүйл болсон. За ингээ гişүүр олж харсан байгаа. За тэр хүү олж харсан тэгэн гута Картерыг дуудсан гэсэн. За тэгээ ажилчид яаран элсийг цэвэрлээд газрын гүн рүү орсон 16 гişүүр бүхий шатыг гаргаж ирсэн бөгөөд шатны төгсгөлд лацдаж хаасан хаалга байсан. Тэрхүү лацсан дээр нь хаадын хүндийн харуулын бэлэгдэл болон залуу хаан Тутун Хамууныг тамга дараастаа байхыг хараад Картер өөрийн нүдэндээ ч итгэж чадаагүй гэсэн үг байхгүй. За энэ бол мэдээж Тутун Хамууны бунхныг бол хожим нэг 18 дугаар
угсаа ингээд дуусч байгаа шүү дээ. 19 дугаар угсааны үед бол шинээр лацдсан байт юм байлээ. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхлээр тэнд одоо тоноолчд орсон гэсэн үг байхгүй. Тоноолчд ороод тоноол ингээд бүх алт эрдэнэс гэдэг ч юм зарим юм наваа гарч явж байгаа баригдсан гэсэн үг байхгүй. За ингээд баригдсан гут нь яасан гэхлээр нөгөө хүмүүсийг чинь барьж аваад одоо мэдээж цаазлан биз дээ. Тэр эрдэнэс одоо ийм зөвлөлүүдийг нь оруулаад ингээд тавихтаа замрааг тавьсан. Тэгэн гутаа нэг 19 дэх угсаа залгамжлын үеийн лац байсан байгаа байхгүй. Тэгэхээр бас тоногдох бас аюултай байсан байгаа даа. Ийм зүйл яагаад гэдэг тий. За тэгээ Картер бол хаалгыг шууд нэгэв. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр тэр чинь 5 6 жилийн хугацаанд энэ өсөр том ажлыг чинь тий санхүүжүүлсэн нэг Карнавард тий. За энэ хүнд бол эцэст нь бол бид хаадын хүндийн гайхалтай тий нээлтийг бол хийлээ. Таныг одоо эртэл хаалгыг нээхгүй хүлээж байя гэсэн байгаа байхгүй. Хүнддэг чинь. За ингээд цахилгаан илгээсэн. За цахилгааныг авсан Карнавар нь тий охинтойгоо хамт усан онгоцоор 2-7 хоногийн турш аядаж Египтэд ирснээр 11-р сарын 26-ны өдөр тэд хаалгыг нээсэн байдаг. Та ямар нэг юм харж байна уу? Гайхалтай зүйлс харж байна. Энэ бол энэ хоёрын хамгийн ихний яриа гэсэн үг байхгүй юу? Яагаад гэвэл Картер хаалган дээр нь бол хамгийн ихтэй тэр хаалга чинь шууд онгоолгоод орж болохгүй гэсэн үг байхгүй юу? Тэнд занг байх юм уу, юу ч мэдэхгүй. За тэгэн гут нь хамгийн анх ингээд нүх гаргасан байгаа юм. За ингээд нүх гаргангуудаа тэр нүхээр одоо ингээд лаа оруулаад гэсэн үг шүү дээ. Лаа оруулаад цааш нь эхлээд нүх гаргаад хэсэг байлгана. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр дотор нөгөө хортой агаар магаар тэ нэг удацсан битүү орчин байгаа шүү дээ. Энд ч угаас хартаа гаргасан үг байхгүй. Энийг ч мэдээд байна. За тэгэн гутаа тэр агаарыг гаргаж дуусгаж байгаа. Ямар нэгэн хормоор гарч ирэх нь тэр шагаахаас өмнө гэсэн үг байхгүй. За тэгэн гутаа дараа нь одоо лаа оруулаад тэ ингээд лаа оруулаад ингээд тусгаж харсан байгаа байхгүй. За тэгээ Картер хаалганы дээд бууланд жижиг нүх гаргаа тэ ингээд ороод үдсэн чинь ёстой жинхэнэ нөгөө нэг тэ 3000 гаруй жилийн турш ингээд дараастаа байсан хааны бунхан лааны гэрэл тодорсон гэсэн үг байна. Эндээс ч айгүй их юм олдсон бас байдаг тий. За тэгээд ер нь бол бунханы урд бол тий өөрөө алтан морин тэрэг цэвэр алтаар бүрсэн хааны синти амтны дүрс бүхий ор фараоны хамгаал зогсох хар хөшөөнүүд мэдээж тоо томшгүй алт эрдэнсээр дүүрэн байсан. Тэ нөгөө алтан баг эндээс олдсон байдаг тий. Яг үнэ. За тэгээд энэхүү жижиг өрөөний тэ олдвруудын нэг бүрчлэн бүртгэж гэрэл зураг авч гаргаж авах ажиллагаа хэдэн сар үргэлжилсэн бөгөөд хамгийн гол нээлт нь дараа жилийн 2 дугаар сард болсон байхгүй. Наанаас нь л ингээд түүгээд ингээд яваад ирнэ гэсэн үг байхгүй. За 1923 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Картер урд өрөөний хананд байх нууц хаалгыг нээж хааны жинхэнэ оршуулгын өрөө рүү нэвтэрсэн. За тэрхүү өрөөг бүхэлд нь цэвэр алтаар бүрсэн бөгөөд дунд нь асар том 4 давхар модон хайрцаг байсан байна. За Картер тэрхүү хайрцагнуудыг маш болгоомжтой цувуулан нээснээр хамгийн голд нь байх цул чулуун авсанд хүрсэн байдаг. За тэгэн гут энд нэг зүйл байгаа байхгүй. Чулуун авсны тагийг нь өргөхөд маш том тэрнэ. Өргөхөд дотроос нь хааны дүрсийг сийлсэн алтадмал модон авс гарч ирсэн байна. Алтадмал модон авс. За түүнийг ахаад нээхэд нь бол дараагийн авс буюу улмаар голд нь 110 гаруй килограмм шүү. Килограмм цул алтаар хийсэн заяа. Алтаар хийсэн ийм жинтэй 3 дахь авсан төрсөн гэсэн үг. Авсан 110 кг алт. За ингээд 1225 оны 12 дугаар сарын тэ 10 дугаар сард бол Картер тэрхүү алтан авсын тагийг бүрэн нээж залуу хаан Тутун хамууны замданшуулсан шарил буюу мумиг нээсэн байдаг. За яг хааны одоо тэ нүүрэн дээр нь өнөөдөр дэлхийн соёлын бэлэгдэл болсон цэвэр алт болон үнэт эрдийн чулуугаар уралсан 10.2 кг жинтэй нөгөө саяны хийлээд байгаа алтан багч. Ингээ байсан байгаа байхгүй. За тэгээ шарилыг дагалдуулаад 143 ширхэг сахиус өнөт гоёл чимэглийг биед нь одоо зөөлгсөн байдаг. За археологч одоо Хавард Картер те бунхны хаалгыг татан орж доторх 5000 гаруй ширхэг алтан эдлийг хараад ухаан алдах шахсан гэж байгаа байхгүй. За бунхны дотоос бол зөвхөн хааныг оршуулсан цэвэр алтаар хийсэн авсал гэхэд 110 кг те. За тэгээд татж байсан бөгөөд хааны нүүрэн зүүлгсэн 10 кг жинтэй алтан баг те өнөөдөр хүн төрөлхтний урлагийн томоохон одоо сод бүтээл болж гарч байгаа. Энийг ч одоо ингээл бүгд мэдж байгаа гэсэн үг ч те. За Тутун хамууны бунхнаас олдсон нэгэн зэвсэг шинжлэх ухааны гайхшилт автуулсан. Тэрний юу гэсэн үг гэхээр түүний гоён тус газар байршуулсан байсан төмөр жишлэр хутга байсан баг. Төмөр жишлэр хутга гэсэн үг байхгүй байсан. Огт зэврээгүй тэр нь. За энэ яагаад ийм хутга байгаад байгаа юм бэ? Хүү юу болоод байна? За энийг түүх мэд хүмүүс шууд ойлгоно гэсэн үг байхгүй. 3000 жилийн өмнө те одоо ингээ байсан гэхэр чи хүрэл зэвсэг байхгүй. Төмөр гараагүй. Хүн төрлөختөнд төмрийг эзэмшээгүй байсан үе. Тэг яагаад ийм төмөртэйгээ болчихоо гэж бодсон чинь энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ эртний египчүүд тэнгэрээс буусан төмөр хэмээн нэрлэж алтнаас ч илүү үнэлэгддэг үнэтэй энэ зүйл байгаа байхгүй. Тэрний юу гэхээр
ингээд хаа нэгтээ ингээ унсан солирын зэв төмрөөр хийсэн болохыг тогтоосон байдаг гэсэн. Солирын төмөр тэрнгүүр хийсэн зэвсэг гэсэн үг байхгүй юу? Ийм зүйл. За Harvard Carter энэхүү буухнаас олсон 5000 гаруй ширхэг эд үлгийн зүйлийг нэг бүрчлэн ингээд каталог болгоод тий. Каталог болгоод гэсэн үг ч тий. Ийм болгоход л 10 гаруй жилийг зарцуулсан гэсэн үг байхгүй юу? За ингээд яасан бэ гэхээр Тутан хамууны шарилыг нээсэн явдал бол зөвхөн алт эрдэнэс олсондооч биш. За эдгээр бол мэдээж үнэт олдрууд тийм биз? Гэхдээ харин хамгийн гол чухал зүйл нь юу вэ гэхээр өмнөх фараонуудын бунхан бүгдээр тоногдсон байсан шүү дээ. Гэтэл энэ бол огт тоногдоогүй гэдэг нь зохион байгуулалт одоо сая нэг авс гэхэд ойлгомжтой чулуу авс дотор модыг алтаар бүрдсэн алтын дот тэрний дотор одоо алтан авс гэл те. За энэ зүйл яваад байна. Тэгээд хаана ямар зориулттайгаар ингэж байрлуулсан бэ те одоо ингээ олдруудыг нь байрлуулсан бэ гэдэг зүйл байгаа. Энэ 5000 гаруй одоо алт мөнгө эрдэнэс гэж байна шүү дээ те. Гэтэл энэ бол тэр 63 бунхнаас хамгийн жижиг нь уг нь тий хамгийн бага нь дээрэс нь улс төрийн хувьд бол 9 жил барьсан төрийг бол 8 жил 9 жил удирдсан тэгэхээр дараагийнх нь одоо хаан ширээг нь булааж авсан ийм хүнд зориулсан бунхан ийм зүйлтэй байхад одоо нөгөө нэг хамгийн айхтар хүчтэй байсан тий эдгээр бунхан хэрвээ тоногдоогүй байсан бол гэдэг дүр зургийг одоо судлаачдад гаргаж өгч байгаа байхгүй. Энэ хамгийн гоё үнэт зүйл нь тэр байна л да. Тэ нөгөө эртний одоо Египтийн хаад одоо хэрхэн оршуулдаг байсан тэр хаадуудыг тэр юм чинь ингээд ерөнхийдөө эхлээд нэг жоохон тоногдоод жоохон самрагдсан ч гэсэн тэнд ингээд ерөнхий ёс заншлууд нь харагдаж байна. Яг үнэ тэр яг надад ч. За хоёул хамтран ажиллаж танилцуулгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажилд бэлэн чадвар суръя. Урайтаагаар санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль UFA-тэйч дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр энэ сургууль маань ямар сургууль юм гэхээр санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн сургууль. За тэгээд шинэлэг технологи, шинэ арга барилыг ашиглан ирээдүйн ур чадварыг хөгжүүлэх зорилготой инженер технологийн сургууль байгаамаа. Тэгэхээр одоо нөгөө нэг яшин шалгалт болоод хүүхдүүд маань ингээд амьдрал тавтаа мэрэлгээ тийм мэрэгчлээ сонгох гэж байна. За сургууль сонгохдоо одоо 3 мэрэгчлэр бас танилцуулах юм. Эдний сургуулийг сонгоё гэвэл за одоо бид мэдээллийн технологийн салбарт онцгойлон анхаардаг ийм сургууль юм байна. Дээрээс нь ирээдүйн одоо шаардлагад нийцсэн мэрэгжилтнүүдийг бэлтгэхээс гадна технологи, дизайн, сэтгэл судлал гэсэн энэ 3 үндсэн чиглэлийг хослуулан үйл ажиллагаа явуулж байгаа ийм сургууль юм шүү. Тэгэхээр одоо сургуулаа сонгох гээд аль сургуулийг сонгох вэ гэд бодож байгаа хүмүүс манаас анхаарлаа хандуулаад сургуультайгаа танилцаж болно. За хаяг байршлын үед Б байр гэсэн мэхийн 4 давхарт Баян зүрх дүүрэг 3 дугаар хороо инх тайвны өргөнчлөө Б байр 4 давхарт гэж байгаа юм шиг байна. За холбогд хуцсны дугаар 99192846 за 99-2 2340 86 86 85 86 утасны дугааруудаар лавлж болно. За эсвэл одоо UFA Tech цэгийн сайтаар нас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Тэгээд нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Олон бас чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх болтугай. За баярлалаа. Би ч санхүү эдийн засгийн сургуулийг нэг магтчихоо гэдэг байхгүй тийм. Нэгэнт одоо рекламдж байгаа юм чинь гэдэг шиг. Ер нь бол яг миний надтай холбоотой ингэ санхүү эдийн засгийн сургуулийн тухай би сонсч ирсэн мэдээлэлүүд бол дандаа гоё эерэг байдаг. Тэрний юу гэхэлэр би оюутан байхдаа нөгөө нэг Монголын одоо ингээд нөгөө нэг 70 оюутны шилдэг оюутны ингээд эрдэм шилгээний хурал мурал гэдэг тэнд оролцож байсан. Тэгэхэд л анх санхүү гэдэг сургуулийг мэдж байгаа байхгүй. Тэгэхэд л нөгөө нэг ингээд санхүү эдийн засгийг бол санхүүгээрээс амар алдартай гээл. Ингээд хойд гэж өнгөрч байгаа гэл тий. За тэгээ дараа нь одоо 2012 13 оны үед 14 15 17 он хүртэлтэй нөгөө залуу эрдэмтдийн ингээд нөгөө хөрөл тоогоот гэдэг айгу том тавцсан болдог байхгүй. Сайдын гран при. Би тэнд ороод дандаа дид өрөнд ордог. Тэгээ дандаа тэргүүн байранд нь санхүү эдийн засгаас орчоод байдаг гэдэг шиг тий. Энэ бол одоо бүр багш найз мэдүүдэд санаад таниад байна л да. Тэгээ энэ яг юу вэ гэхэлэр бас л чадвартай сайн байна, чанар байна гэдэг зүйлийг харуулж байгаа. Тэгсэн чинь дараагийн нэг сонссон зүйл маань юу вэ гэхэлэр одоо би чинь бас нөгөө стэйт сургуулийн багш байлаа. Одоо бас 10 жил ч гэсэн манай сургуулийн хүүхдүүд ч гэсэн ингээл тий. Одоо Америк сургуулийн хүүхдүүд чинь ч гэсэн төгсөөд ингээ гадаад дотоод сурч ирж байгаа шүү дээ. Тэгээ Японд сурж ингээд сураад ирсэн эсвэл айхтар сургуультайгаа зэрэгэд байгаа шүү дээ. Энэ сургууль сураад ирсэн хүүхдүүд ахаад санхүүд сурдаг байхгүй мастер застарт. Эсвэл одоо ингээд ахаад бизнесээр ч юм уу өөр сургуулиар сурдаг. Тэгэл ёо багшаас алуулж ийна л гэж байгаа юм чи. Алуулж ийна гэдгийн цааталт нь бол үнэхээр юм сурж ийна гэсэн утга санаа гарч иж байгаа байхгүй. Тий. Тэгээ иймэрхүү ингээд санхүүтэй холбоотой үг болгоод ийм юм гараад ирдэг. Хамгийн гоё нь би өөрөө 2 жилийн өмнө санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн сургуулийн зөвлөх багш болсон.
Оо тийм үү. Тийм шүү дээ. Өөрийнхөө сургуулийн тухай ярьчихсан юм шүү дээ. За, стах баярлалаа. Гоё мэдээллүүд байна. За баярлалаа. За ингээд ер нь бол яасан бэ гэхээр Дутуу хамууны занданшуулсан сарил болон түүний бунханаас олдсон 5000 гаруй ширхэг хосгүй өнөт эрдэнсүүдийг өнөөдөр түүхэнд анх удаа хоёр өөр газарт олон улсын дээд зэрэглэлийн хамгаалалт технологийн дор хадгалж байгаа. За олон хүмүүс хааны шарилыг музейд байдаг гэж андуурдаг. Гэхдээ залуу хааны занданшуулсан шарил нь яадаг вэ гэхээр яг өнөөдөр яг тэр Дутуу хамуун бунханых нь өөрийнх нь дотор нь байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Египтийн тэр Луксор хот дахь тэр хаадын хөндөй KV 62 тоот бунханд хэвээрээ байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг гэхээр Египтийн засгийн газар хааныг өөрийнх нь үлгийн нутаг, ариун дагшин булшинд нь үлдээх нь хамгийн зөв соёлын өв гэж үзсэн байдаг. Ингэхдээ бунханы гүнд түүн зориулан тусгайлан бүтээсэн хамгийн сүүлийн үеийн өндөр технологи, бүхий агаарын хэм, чийгшлийг нэгэд хяналтаа ингээд байлгадаг, суманд үл нэвтрэх шилэн хоргонд байрлуулсан байдаг байхгүй. За энэхүү хоргон нь бол шарилыг гадны чийгшил, агаарын бохирдол, бактери болон жуулчдын амьсгалаас гарч буй нүүрс төрөгчийн хийнээс бүрэн тусгаарладаг гэсэн. Гайхалтай. Тийм бааз. За тэгэл тэр одоо ингээл яг хааныхаа бунхан дотор ороод үзэнгүүт хаана өөрөө байж гэнэ гэсэн үг шүү дээ. За хоргоны доторх агаарын хуурай тогтмол хэмд барихын тулд дотор нь азотын хийгээр дүүргэсэн байдаг. Бөгөөд энэ нь одоо шарилыг муудаж уусаж одоо ингээд муутгаас сэргийлдэг гэсэн үг байхгүй. За хааны шарилаас бусад бүх өнөд эрдэнэс түүний дотор цэвэр алтан авс, дэлхийд алдартай алтан баг, алтан морин тэрэгнүүд нь Каир хотод яг биднийг очиход бол өмнө нөр музейд нэсэн юм. За тэгээд шинээр баригдсан дэлхийн хамгийн том археологийн цогцлбор болох Египтийн их музейд халагдаж байгаа юм байна. За урд нь бол эдгээр нь бол эрдэнэс нь бол Каирын төвд байх хуучин Тахририйн одоо музейд багтаж ядан зарим зойрондоо гээд байдаг гэсэн байгаа байхгүй. Үнэхээр тэр музей ингээ ороод үзэхэд бол дэлхийн бүх музейнүүдийн ориг олдурууд нь баг ингээ цаанаа ингээ агуулхандаа ингээ хадгалаастаа наан нь ингээ нэг үзмрүүд байгаад байдаг шүү дээ. За тэнд бол яг ориг уу? Тэнд бол бүгд оригдоо ингээд бүгд ингээд ястаа би нэг шаваарлуулаад тавьсан гэсэн. Тэнд тэгээ хурж болдог. Тэр чулуу молоо тэр одоо ингээд авс мос яг дүргээд хурж болд юм байлээ. Тэр хитрхи олон тэгээ бүгд ингэж байгаа байхгүй. Тэр нэг тайлбарлагч өнлөн баавартай байгаа юм. Та бүхний одоо ингээд хурж байгаа барьж байгаа үзэж байгаа энэ бүх хүн бол бүгд ориг олдуур юм аа. Нэг ч хуулбар байхгүй, хуулбарлах шаардлага байхгүй гэж байгаа байхгүй. Тэгээд нэг тэр нэг айгу гой санагцсан. Тэгээд би нэг буцаад тэр Каир руу одоо ингээ Египт рүү очих юм бол музейг 7 хоног үзмээр юм байлаа гэж хэлээд байгаа шалтгаан нь тэр. 7 хоногч бас багтахаар санагдсан. Бүр гоё юм байлаа шүү дээ. Тэр Дутуу хамууны бунхан гэж би ч нэг хайсараад очиж үзэж байгаа шүү дээ. Очиж үзээд ингээд селфи хийгээд зураг даруулчих гээд байгаа байхгүй. Тэгэн гол чинь нэг харгалзагч нь болохгүй гэдэг чинь. Тэгвэл наа за гэж итэл чинь $100 өгч гэж байгаа байхгүй. Нэг селфи зүгээр чи надад $100 өгч гэх юм бол би шууд 3 зураг дааж өгөх гэж байгаа шүү дээ. Яг хоо энийг бас буруутгах аргагүй байлаа л дээ. Тэр хүмүүсийн амьдрах юм нь яг тэр л юм байлаа л дээ. Цалин маш бага. Цалин бол зүгээр нэр төдий юм. Тэр жуулчдаас авж байгаа тэр одоо ингээ мөнгнүүд нь тэгэн гот бүгд улаарч дайрдаг. Тэр нэг ийм учиртай. За түр ингээ хадуурчлаа шүү зэ. За юун түрүүнд одоо түүний хойд насандаа ууж зооглох тий одоо ингээ бунхан дотор нь байгаа зүйлүүд гэсэн үг шүү дээ тий. Ингээд нийт хамт оршуулсан 36 аяга дарсны шавар лонхнуудыг дурдж болох үгээд энэ бол айгүй сонин гайхалтай олдурд байхгүй. Энэ юу гэсэн үг вэ? Эртний египчүүд яг л орчин үеийн дарсны үйлдвэрүүд чиг лонхон дээр дарсны чанар хураасан он буюу хааны засаглалын тэтгэжил гэдэг зүйлийг хүртэл тавьсан байдаг байхгүй. За тэгээд тэр хааны тэтгэжил гэсэн утга санааг тавьсан байдаг. За тэгээд уралсан майстрын нэр болон тариалангийн бүс нутгийг маш тодорхой бичүүлдээсэн байсан. За энэ юу гэсэн үг вэ гэхээр орчин үеийн эрдэмтэд бол ёроолынх нь хуурай тунцыг химийн аргаар шинжилээд үзэхэд Дутуу хамуун хаан цагаан дарснаас илүүтэйгээр амтлаг улаан дарсанд туйлын дуртай байсныг нь тогтоосон байдаг гэж байгаа. За үүнээс гадна хааны чэйжэн дээр ингээ зүүлгсэн байсан асар үнэтэй хоёг дуулга гоёлын одоо яг төв хэсэгт нь маш чадварлаг сийлсэн шар ногоо өнгөтэй скарап буюу цохны дүрс байдаг. За эрдэмтэд энэхүү чамин эрдний чулууг бол юу болохыг нь олон жилийн турш судалсны эцэст энэ нь дэлхий дээр байдаг ямар ч чулуу биш. Ийм чулуу байхгүй. Тэгээ юу юм? Тэгээ мэдэхгүй. Тэгээд яасан бэ гэхээр энэ бол ингээд сахарын цөлд 29 сая жилийн өмнө аврах том солир унах үед тэрнээс үүссэн асар өндөр химийн халуунд элс хайлж шил болон хувирсан цөлийн цахиур шил болохыг тогтоосон байгаа ногоо өнгөтэй нөө? Харин тий.
Тэгэхээр энэ бол шил биш байгаа байхгүй тий. За Египчүүд энэхүү сансрын гаралтай ховор шилийг олж аваад хааныхаа хамгийн гол сахиус болгон урсныг нь бас баталсан байдаг. За хааны бунхан бол зөвхөн алт эрдэнсийн сан биш. Түүний амьдралаа тий амьдралдаа хэрэглэж байсан хувийн эд зүйлийн цуглуул байсан. Тэндээс хааны өмсөж байсан 100 гаруй ширхэг дотоор хувцас. Гутлнаас гадна маш нарийн утастай. За би нэг бүр ингэ чадвар яг гой төсөөлөж хэлж өгье зэ. За энэ юу гэсвэхээр маш нарийн утастай торгоор ингээ те ингээ торлсон ингээ торгоор ингээ юу гэх юм майланган даавуугаар ингээ хийсэн заа юу. Тэгээд оливын тосоор тосолсон гэд зүйл байхад. Тэгээд энийг нөгөө Денкагийн шилжилгээ хийгээд үтсэн чинь эндээс Дутуу хамууны одоо те Денкагийн үлдэгдэл олдож байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу вэ гэхлээр за тийм байна. За тийм. За тийм байна. Ойлгосноо. Тоосон ба. Энэ бол одоо нөгөө нэг бэлвч байгаа байхгүй. Харин тэр үнэхээр ганган байсан байлээ нөгөө бактери нэг нэвтрүүлж гарч бүр гайхсан. Чи тэр ямар хэцүү юм бэ? Бүтээлч юм бэ гэдэг. Тэгээ одоо энийг бол тэгээ бас эрт цагаас хойш бас хэрглэж яасан юм байлаа шүү гэдгийг хэлээдэг шүү дээ. За. Тэгээ яг ингээд тэр хаатын хөндөй бол үнэхээр алдартай гоё те гоё гэдэг нь бол надад санагдсан гоё зүйл маань юу вэ гэхлээр тэр бунхан хөвлөхөд бол тэр байгалийн тэр хөрс нь маш чухал. Ягаад гэвэл тэр байгалийн тэр хөрс нүрээ хатуулга чулуулга юм байгаа байхгүй. За. Ингээд баг ингээд ухаж одоо баг сэлбэр хийчих хэрэг гэсэн үг байхгүй тэр чинь. Тэгүн гоч тэрийг ингээ ухаж авж байгаа шүү дээ. Тэгээ дөв дөрүлж ингээ хан ингээ босгоч өөр ингээ өөрөө таслах шиг болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр ханыг нь өнгөлж байгаад нөгөө нэг зураг одоо бичиг үсэг тэр бүх юма үүд явдал таа ингээд сэлээд бичээд үлдээчихсэн байт юм байлээ. Тэгээ өнөөдөр бол хоёулаа зүгээр яг тоногдоогүй тэгээ Дутуу хамууны бунханы тухайд ярьж байгаас болохоос ш цаана 63 бас яг юм бунхан байсан байгаа байхгүй тоногдсон. Ийм. Тэгээ эндээс би бас яг юу бодсон бэ ойлгосон бэ гэхлээр манай Монголын хөнүүгийн хаад язгууртны булш бунхан гэж байгаа. Тийм биз? Бас ярих дуртай хэсэг маань гэдэг чинь. Тэгээ 2200 гаруй одоо ингээд булш бунхан ингээд одоогийн байдлаар бүртгэгдээд ингэж албан ёсоор ашуулга бүхий газар шүү. За тэгээ эндээс бол одоо манай судалгааны баг бол 4-ийг малч үзсэн. Нэг судалгааны баг 4-ийг малч үзсэн гэдэг бол бас том тоо байхгүй. За тэгээд тэр нэгдүгээр язгууртны булш буюу одоо хамгийн томьёонч малч үзлээ, хамгийн жижигч малч үзлээ гэж хэлэх гээд байна л да. Тэгээд 100 гаруй жилийн хугацаанд энэ хөнүүгийн хаад язгууртны булш бас нэг 40 орчмыг малтчаад байна. Эндээс одоо бидний тэр одоо малтсан огт тоногдоогүй булш нь хамгийн жижиг нэсэн байхгүй. Бас зөөрлөж хэлбэл гэсэн үг. За ингээд энэ хөрөөд хамуун шиг л байж. Энэ хөрөөд ингээд Дутуу хамуун те энэ одоо хүний бонхон энэ талаар ярих сэдв маань ингээд савнд өрлөө. Ямар гоё юм бэ? Үнэхээр нэрээ яг археолог нэвтрүүлэг суудаг болсноос хойш би нэрээ дурлж байна. Анх ингэж бодогддог гэсэн байхгүй. За одоо ямар сүртэй те энэ ч энэ хаан одоо сайн ч хаан байна, шал дэмийч хаан байна. Тэгэхэд одоо ямар сүртэй хөлт гэмтэй гэж бодсон чинь улс орныхоо одоо иргэдийн идэж уух хоол хүнс тэгэл тэр цаашдын ирээдүйд айгүй их хөрөнгө оруулалт болж байгаа байхгүй. Одоогоор бол энийг үрч ингээ одоо аялж уулчлан хөгжөөд шүү дээ те. Гайхалтай. Энийг алсын хараагүй. Гоё юм аа. За маш баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүү од өндөр сувг та бүхэндээ археологийн нууцуд нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. За нэвтрүүлгийг хүрэхэд дэмжиж ажилласан стандартыг эрхэмлэн стандарт катеринг компани Гүдээсүжүү за мөн ажилд бэлэн чадвар сурыг санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль UFA-тэйч дэмжиж ажиллалаа. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сувг, NTV телевиз, од өндөр радио 83.3 170 хос телефоноор хүрсэн студид Маратхан Цэнгэл байрнаар ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од өндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.